бүгдд нь өдрийн мэнд. За өнөөдрийн хичээл бол эртний хятадын философи. За эртний хятадын философиг ярихын тулд мэдлэлээ урьдчилж болгох хэдийдээ онцлогийн тухай ярих хэрэгтэй. За эртний хятадын философи бол парафилософид орж байгаа. Өмнөх хичээл дээр бүгдээрээ парафилософи гэдэг ойлголтыг авч үзсэн тийм. Парафилософи гэдэг бол бараг л философи гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол яг философийн асуудал болох үед асуудал мөн үү гэвэл мөн ч юм шиг биш ч юм шиг. Гэтэ яг цэвэр философийн асуудлууд биш байдаг тийм. Тэгээ та бүхэн бол парафилософи гэдэг ойлголтоо мэдж байгаа учраас би шууд парафилософи гэж яриад байгаа ш. Парафилософийн онцлог шинж бол ихэвчлэн натур философи байгалийн асуудалд бол хандсан байж байдаг. Тэгээ парафилософиг яг жинхэнэ утгаар нь философи болохын эхлэлийг бол эртний грекийн философи Сократ тавьсан гэж үздэг. Тэгэхээр парафилософид ямар философи ордог вэ гэхээр эртний хятадын философи тэр чигээрээ парафилософи. Эртний энэтхэгийн философи тэр чигтээ парафилософи. За харин эртний грекийн философи тийм үү? Эртний грекийн ихэнх үеийн философичаас Сократыг хүртэлх үеийн философиг бол парафилософи гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эртний хятадын философи парафилософи учраас философийн гэхээсээ илүү энэ хятадын философичид ёс суртахууны этикийн асуудлыг бол хөвчлэн авч үздэг байна. За этик гэдэг нэр томьёо байдаг. Эдгээр бид нар орчуулгахдаа ёс зүй гэж орчуулж байгаа. Тэгэхээр хятадын философичид бол философи яг эртний грекийн философи шиг тухайлбал Сократ, Платон, Аристотель нар шиг цэвэр философийн асуудал гэхээсээ илүү парафилософийн шинжтэй ёс суртахууны агуулмж ихтэй ийм асуудлыг бол ярьдаг байжээ. За хятадын философийн бас нэг хэдэн өвөрмөц онцлогуд байна. Тухайлбал эртний хятадын философиг ярихын өмнө эхлээд хятад хүмүүсийн сэтгэхүйн онцлог, хятад хүмүүсийн майндын агуулга бусад улс гүрнээс юугаараа ялгаатай юм бэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа. За нэгдүгээр хятадуудад юу чухал байдаг вэ гэвэл байгаль дээр байгаа ямар нэгэн зүйлсээс илүү өвөрмөц төр төрхтөө тэр зүйлийг шүтэн биширдэг. Ямар нэгэн илүү өвөрмөц төрхтэй модыг шүтдэг ч юм уу те. За дэлхий дээр жишээлх юм бол тэнгэр ганцхан байдаг. Тэнгэрийг шүтдэг ч юм уу те. Гэх мэтлэнгийн ийм байгалийн эд зүйлсийг шүтдэг. За энэ үзэл байгаль дээрх ямар нэгэн эд зүйлийг амтай гэж үзээд тэдгээр зүйлийг дахин шүтдэг үзлийг бол анимизм гэж нэрлэдэг. Анимизм. За анимизм гэдэг бол ямар нэгэн зүйл өөрийн гэсэн сүнстэй. Тэгээ сүнстэй учраас тэр зүйлд итгэдэг. Тухайлбал яг ийм хятадуудын энэ анимист шинж монголчуудад жишээлбэл байдаг. Бид нар ээж модонд очиж мөрөгдөг. Тэр модыг ямар нэгэн амтай гэж бид нар үзээд ээж модонд мөрөгж шít. Өөрөөр хэлэх юм бол ойд очиж бид нар мөрөгдөг шүү дээ. Яагаад гэвэл тэр ээж модыг бусад модноосоо илүү тэмдэг аминлаг сүнслэг зүйлтэй байдаг гэж бид нар итгэдэг учраас тэр ээж модонд очижээ. За ээж хад ч юм уу тий гэх мэтлэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол байгаль дээр байгаа ямар нэгэн юм онцгой төр төрхтэй зүйлийг онцгойлон авч ингэж шүтдэг үзэл бол ганц монголчуудад бас байдаг биш юм аа. Энэ бол ерөнхийдөө дэлхийн өнцөг болон бүрт байдаг соёлын нэг хэв шинж. За ийм үзэл бол хятадчуудад бол бас байдаг байсан байна. За хоёр дахь онцлог нь юу вэ гэхээр хятадууд бол өмнөх түүхээ одооны түүхээс илүү маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл хөгжий, дэвший, сайжрый гэж байгаа бол тийм үү ирээдүйд хөгжий гэж бодож байгаа бол ирээдүйд сайжрый гэж бодож байгаа бол өмнөхөө судал ахмадаа хүндэл гэдэг зарчмыг бол хятадууд маш сайн барьдаг. Ийм учраас хятадуудад тэр ахмадаа хүндлэх, эцэг ихээ хайрлах энэ нөтөл бол маш агуу хөгжсөн bijдэг. Өөрөөр хэлэх юм бол эртний хятадын философч күнц хэлсэн байдаг. Чи шинийг мэдээ гэж байгаа бол хуучныг эхлээд мэдэрч. Хэрвээ чи хуучныгаа эхлээд мэдэж чадахгүй бол шинийг мэдэж чадахгүй гэдэг юм асуудлыг бол ярьсан байдаг. За яг энэ агуулгын дагуу бол хятадчууд бол тэр хуучнаа мэдчихийдэг. Ийм учраас тэр түүхээ маш сайн судалдаг байх жишээтэй тийм ээ. За дараагийн асуудал нь юу гэхээр тэнгэр төвт үзэл. За дээрэс нь өөрсдийгөө хятадууд тэнгэрийн хүү гэж үздэг.
Тэнгэрийн хүү. Тэгээд Тэнгэрийн хятадууд бид нар Тэнгэрийн хүү учраас дэлхийн төвд нь орчих ёстой. Тэгээд бид нар дэлхийн төвд нь оршоод Тэнгэрийн хүү учраас бид нар энэ дэлхий дээр байгаа бусад улс орныг өөрсдийнхөө иргэшилд оруулах ёстой гэж тэр хамгийн анх одоо төр тулсаа байгуулж байсан хань гүрнээс ахуулаад одоо тийм ээ бодлогоо барьж эхэлсэн. Тэгээ хожим нь энэ хань гүрний энэ тэнгэр төрт үзлэг бол манжууд жишээлбэл баримталж одоо тийм ээ монголчуудыг иргэшилд оруулж байсан. За гээд ярих юм бол маш олон одоо тийм ээ улс төрийн асуудлуудыг ярьж болж байна. Гэхдээ өнөөдрийн маань хичээл улс төрийн биш учраас одоо энэ асуудлыг одоо ингээ орхиё. За дараагийн асуудал нь юу вэ гэхээр төвөө болгох асуудал болж байгаа. Бүх юмыг одоо тийм ээ төвд нь байх. Тэгээ энэ утгаараа бол жишээлх юм бол одоо тийм ээ шинжлэх ухааны төв нь болох ёстой гэдэг ч юм уу асуудлууд яригдж байгаамаа. Тийм ч учраас нэг апоризм байдаг шүү дээ. Хятад хүний толгой дээр нар жаргадаг гэж. Тэгэхээр хятад хүний толгой дээр бол яаж байсан ч гэсэн нар жаргадаг байх нэ. За үндсэнд нь бол одоо хятадын философийн сургаалуудыг бүлэглээд аваад үзэх юм бол 6 үндсэн одоо эртний хятадын философи шүү. Би дандаа эртний хятадын философиг яаж орчин үеийн философи яриаг байгаа хятадын. Тэгэхээр эртний хятадын одоо философийн одоо тийм урсгалуудыг аваад үзвэл 6 үндсэн одоо чиглэл байна. За күнзэн суртал, даосизм, легизм буюу хувь шүтгцэн сургууль, моизм, за минця буюу нэрийн сургууль, натур философи гэсэн одоо юм чиглэлүүд байгаа. За судлаачид бол авч үзэж байгаа юм л да. Хятадууд бол одоо тийм ээ маш хүнд нөхцөл байдлаар орж исэн түүхч би өнөөдөр бол жишээлх юм бол одоо тийм эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны техникийн хөгжлөөр дэлхийд бол хоёрт орж байна. Магадгүй 2-3 жилийн дараа бол тийм ээ Америкийг хаяад нэгт орох гэсэн одоо ийм таамаглал байна. Тэгээ энэ хөгжлийн цаана юу байгаад байна гэдэг асуудлыг ярьсан. Тэгээ энэ хөгжлийн цаана ерөөсөө явж күнзийн суртал байна. Тэгээ күнзийн суртал бол күнз бол маш олон зохиол бичсэн байдаг. Ялангуяа шүүмжил төгөл гэдэг зохиол бичсэн байдаг л да. Тэр күнзийн шүүмжил төгөлд яагаад өнөөдөр дэлхийд алдартай гэхээр хүн өглөө босоод орой унтах. Тэр бүхэл орой унтах гад орон дотор хөвтөж байхдаа би юу бодох ёстой, би юу хийх ёстой вэ гэдгийг бүр нарийн одоо хүнд заадаг ч бичдэг. Тэгээ тэрийг одоо биелүүлсэн хүн бол сая хүн. За тэгээд хятадууд яадаг вэ гэхээр ажилд авахдаа тий орчин үеийн хэлгээр бол ажилд авахдаа эхлээд күнзийн сургаалаар шалгалт авдаг. Күнзийн сургаалыг мэдж гэнэ үү, мэдэхгүй байна уу? Өөрөөр күнзийн сургаалыг мэдж гэнэ гэдэг бол сая яасан хүн болж гэнэ гэсэн үг байхгүй юу? Гэтэл хятадын нийгэмд хятадын одоо улс төр хүн болсон хүн л хэрэгтэй. Түүнээс бол юу гэдэг хүн болоогүй байж 1000 би одоо пицца мэдээд яах юм, би 1000 одоо хий мэдээд яах юм. Өөрөөр тэр хүн бол эргээд одоо төрдөө нийгэмдээ дайсан болно. Тийм учраас тэр улсуудыг тийм ээ төрийнхөө нийгмийнхаа дайсан болгохын тулд эхлээд төр болгох хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэл ажилд авахынхаа өмнө тэр хүний мэдлэгийг биш харин хүнийг нь авдаг. За ингээд күнзийн шалгалтаар шалгалт өгөх сая нэг тийм ээ хүн байх ёстой тэр зарчмуудыг мэдснийхэн дараа одоо сая мэрэгжлийн шалгалт авдаг. Ингээд аваад үзэхээр тухайн одоо тийм ээ хятадын бодлого бол мэрэгжилтэн байхаасаа илүү хүн байх ёстой зарчмыг бол төлхөө одоо тийм ээ судалж авч үзчихэдэг. Тухайлбал та нар бол санаж байгаа ах та 2008 онд байна уу 9 онд хятадын одоо нөгөө сүү үйлдвэрлэдэг компани сүүнээс меланин гэдэг хүүхдэд одоо тийм ээ хортой бодис илэрсэн. За ийм учраас тэр меланин одоо тийм ээ гэдэг одоо бодисоор маш олон хүүхдүүд одоо тийм ээ хооллсон байна. Энэ бол бас байж боломжгүй юм. Тэгээ ажиллаа хийж чадахгүй байна гэд эрүүл мэндийн сайдаа цаазалсан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ажил хийн тэгээ нийгмийг хөгжүүлнэ гэдэг бол мэрэгжилтэн байхаасаа илүү хүн байх ёстой гэдэг зарчмыг өнөөдөр хүртэл күнзийн одоо ёс суртахууны сургаал өнөөдрийн хүртэл орчин үеийн хүртэл одоо тийм ээ хадгалагдсаар ирсэн байж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ күнзийн сурталыг үндэслэж күнзийн философиг бол ярилцъя. За күнзийн сургаалыг бол өрнөдөд баруун Европод жишээлбэл Конфуци гэж нэрлэдэг. За монголчууд бас күнз гэдгээр нэлээд сайн одоо тийм ээ таньсан байгаа. За
Күнзийн тухай ярихын тулд эхлээд күнзийн жижигхэн намтрыг зүгээр хачир болгоод ярив. За күнзийн аавын эцэг бол тийм ээ маш олон хатадтай байсан. За хүүтэй болохыг маш их хүсдэг байсан. За олон хаттуудаас нь ерөөсөө хүү төрөөг дандаа огтөө төрж исэн. Ингээд 72 наснда нэгэн баг хатан авсан. Баг хатны хүн нь бол күнз юм. За харамсалтай байна. Тун удалгүй одоо күнзийн эцэг нас барсан. Хэдийгээр күнз одоо тийм ээ язгууртны хүүхэд мөн боловч өсөх насндаа бол язгууртны амьдралаар амьдраагүй. Яагаад гэвэл күнзийн ээжийн бусад одоо хаттууд нь бол одоо тийм ээ сүүлд ирсэн хатан гэдэг утгаар нь ялгуурлан гадуурхаж одоо тийм эд хөрөнгө хуваагаагүй. Нэг ёсондоо бидний хэлдгээр бол бүдүүлгэр годомжинд күнзээ ээжтэй цог хайсан. За ингээ күнз өөрөөр хэлэх юм бол тэр ээжтэйгээ өсөхгүй тулд бүхий л одоо хар бор одоо ажлыг хийдэг байсан. Тэгээ яваанда үндсэндээ бол тэгээ эрдэм ном өөрөө бие та шамдан одоо тийм ээ суралцсан байж идэг. За күнзийн нэг бас тэгээ хүн төрлөх одоо тийм ээ түүхэнд ч бай хятадын түүхэнд оруулсан нэг одоо тийм ээ том чухал зүйл нь бол күнз хувийн сургууль байх гэсэн. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр күнзийн үед хэн сургууль сурдаг байсан бэхээр язгууртны хүүхдүүд хаадын хүүхдүүд зөвхөн хааны ордонд сурдаг байсан. Эгэл жирийн ардын хүүхэд тийм ээ сургууль сурна гэдэг ойлголт бол байгаагүй. Энэ цаг үед күнз ардын хүүхдүүдийг заавалжгүй хааны ордонд оруулахгүйгээр эрдэм боловсролыг зааж өгсөн. Миний одоо сургуульд нэг ширхэг борцтой хурж ирэхэд би хичээл заахаас татгалзахгүй гэж одоо хэлснээрээ күнзийг бол хятадын хамгийн анхны хувийн сургуулийг одоо үндэслэгч гэж одоо тийм ээ эрдэмтэд бол одоо тийм ээ үздэг. За дээрээс нь күнзийн нэг чухал амьдралаасаа олж авсан нэг чухал зүйл юу вэ гэхээр хин нэгэн та төрд орох гэж байгаа бол хин нэгэн та төрийн эрх мэдэл шийдвэр гаргаж болъё гэж байгаа бол 30 нас хүртлээр маш сайн суралц. 30 нас хүртлээр юу ч бодохгүйгээр улс төрийн ямар ч асуудал бодохгүйгээр харин 30 нас хүртлээр уйгуу өдөржин шүнжин сурсан тэр мэдлэгээ 30 наснаасаа хойш одоо төрдөө нийгэмдээ одоо хэрэглэе гэж үзэж байгаа. Ийм учраас одоо тийм ээ хятадын улс төрийн бодлоод 30 наснаас өмнөх улсуудыг ямар нэг байдлаар шийдвэр гаргах төвшний ажилд албан тушаалд угаасаа авдаггүй. Яагаад гэвэл хүн бож гүйцээгүй байна, мэдлэг нь бүрдэж гүйцээгүй байна гэдэг асуудлыг бол күнз маш томор одоо тийм ээ харуулсан байдаг байх жишээтэй. За тэгэхээр күнз бол хятадын ард түмний соён гэгэрэл хөвөлхөрд бол маш томоохон хувь нэмэр оруулж хувийн сургууль одоо байгуулсан хүн. За күнзийн одоо тийм ээ хятадын түүхэнд анхны хувийн сургуулийг байгуулж эрдэм соёлыг хааны ордон эхэс дээдсийн бүрээнээс гаргаж нийтийн хүртэл болгох үүднээс өөрийн сургуультай суралцахыг хүссэн бүхнийг эд хөрөнгө язгуур угсаа нас хүс ялгалгүйгээр сургаж байсан. За күнзийн гол сургаал нь бол философийн одоо тийм асуудлууд гэхээсээ илүүтэйгээр илүү ёс зүйн асуудал бол төвлөрч за тэр нь өдөр тутмын энгийн хэлээр илэрхийлэгддэг байсан. За тухайлбал бүх хүн бол ухтаа хоорондоо ойрхон юм. Гэвч тэд хүмүүжлийнхаа явцад бие биенээсээ холддог гэж үзсэн. Өөрөөр хэлэх юм бол шоронд байгаа болт эмнэлэгт одоо тийм ээ эмнэлэгт өвдөд твтж байгаа дорж улсын хурал гишүүн долгоор тий цэцэрлэгийн багш дулмаа ингээ төрөл бүрийн одоо статустай хүмүүс биш шүү дээ. Энэ хүмүүс уг нь бол тэр одоо мөн чанар ертөнцийн үзэг үзэл уг нь бол бүх юмараа ижлэх. Тэгээ энэ хүмүүс яагаад дөрүүлээ тэгвэл мөн чанараараа ижлэхэн бийж дөрвөн төрлийн статустай болж байгаа. Нэг нь яагаад шоронд байгаа, нэг нь яагаад шоронд хийдэг газар нь ажиллаж байгаа, нэг нь яагаад өвдөд тэнцээ байж байгаа, нэг нь яагаад өвчнийг эмчилдэг газар ажиллаж байгаа гэдгийг энэ дөрвөн төрлийн өөр статус гарч шít. Энэний шалтгаан нь ерөөсөө юу гэхээр хүмүүжлэх гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн төрхтөө ерөнхийдөө мөн